just want to introduce you to a little taste of hell. Сайн байна уу? Кино суугтаа татаа марлнаа. 2025 онд гарсан Locked киног ярьж хөл бэлэн боллоо. Энэхүү кино маань сэтгэл зүйн гэрээлж жанрын хоссон бүтээл юм аа. За ингээд кинонд орцгоо. Юу нэр хатад Эди машинаа засварын газраас буцааж авахыг хичээж байгаа ч бүх мөнгөө өгсөн ч төлбөрөө төлөхөд хангалтгүй байлаа. Яг энэ үед охин Саран залгасан ч тэр засварчтай маргалдахын тулд бүл танилцуулдаг. Эди охиноо хөргөж өгөхийн тулд машин хэрэгтэй гэж тайлбарласан ч засварчин тоохгүй хിവэр байлаа. Дараа нь Эдигийн сасан эхнэр нь устдаж охиныхоо дуудлагыг аваагүй тул түнлүү хашаав. Сара сургууль дээр хүлээж байгаа. Чи охиноо хизээж чухалд боддоггүй. Буцаа авдаггүйг нь түн сануулдаг. Зөвхөрөнгөө барсан Эди ширээн дээр байгаа ажилчны төрөчийг анаарав. Тэрээр төрөчний эзнийг ширээ рүү түлхэх хүртэл өдөөн хатгаж төрөчийг хинч анзааралгүй булгаалдаг. Тэнгээс гарсны дараа тэр төрөчийг нь шалгаж үзээд их мөнгөгүй байгааг хараад урам хугарав. Тэр гол өргөн чөлөөнд хурж ирээд эргэн тарнаа хатна. Гэхдээ хараа хяналтгүй зүйл байхгүй. Тэр төгжөөгөө оргисон хаалганы бариулыг олно гэж найдан машины хаалганы бариулыг татаж эхлэв. Машинуудын нэг нь хоотой байсан бөгөөд түүнийг чочирдуулж Эди найзалж бүр бас хүртэл өгөв. Тэр бас найзууд руугаа уцтаж мөнгө гуйдагч хинэнч түнд тусалдаггүй. Софланы тасалбар худалдаж ав гэж охин нь залгахад буцаа авдаг бөгөөд охин нь ирж авч чадаагүй ч би танд хайртай гэж хэлдэг. Уудлаг дуусны дараа Эди аслагсан зогсоод дээр маш гоёмсог жиг машин байхад хараад хаалгыг нь татаж үзэтэл төгжөөгүй байлаа. Тэр даруй дотгошоо орж үнцэнтэй зүйлийг хайж эхэлдэг боловч зөвхөн нарны шил олдог. Хүн хажуугаар нь өнгөрөхөд юу ч хийхгүйгээр нүрээ нөхөн тул өөр тийшээ хардаг. Эди хулгайлах зүйл байхгүйг мэдсэн тул шофоор боллоо. Гэтэл машины хаалга онгоосонгүй. Тэрээр бусад хаалгыг олдохдоо сандаж гараараа зохиж хаглах гэж оролдсон ч үр дүнд хүрсэнгүй. Хажуугаар нь өөр хүн өнгөрөхөд дахин нуугдах хэрэгтэй болдог. Дараа нь тэр бүх цомгийг зохиж өшөглөхийг оролддог. Гэсэн хэдийч хагардгүй. Гэнт хяналтын самбар дээр таблетаас Answer Me буюу надад хариул гэсэн нэртэй харилцагчийн дуудлага дуулж эхлэв. Эдний үл таамаглав. Тэгээд хэн нэгэн түүнийг машин доторх далд камераар харж байгааг анзааралгүй гарах гарцыг хайсаар л тэр тасалгаанаас дугуйн тарчаад болоод цанхруу цогсон боловч амжилт олсонгүй. Эди хаалган дээр самбарыг эвдэж гараа оруулсан болов санамсаргүйгээр гараа гинтээжээ. Удалгүй таблет дахин нугарч Эди самбарыг залгахдаа үнийг үл таамсалдаг. Гэвч хаалга онгоосонгүй. Дараа нь тэр уцаа олцсон боловч түүнд ямар ч шүлжээ алга. Эди өөр сонголт байхгүй тул дуудлагыг хүлээн аваад машины эзэн Уильямтай ярилцлаа. Эди түүнийг дарамжилж эрх чөлөөг шаардаж байсан ч Уильям зүгээр л инээж суудалд ороосон тогоор зөхөөлөв. Шийтгэл болгоно. Уильям өөрийн машинд 6 удаа хулгай орж байсан гэж хэлв. Тэр тээврийн хэлсийг яг л шоронтой адилхан болгодог хамгаалтын тусгай систем суурилсан гэж хэллээ. Айгсан Эди цүнхнээсээ буу гарган цонх руу буусан боловч сум нэвтэрдэггүй шил рүү ойн тусч хөлийг нь онж хүн шаргатлаа. Энэ үед хайрлах зогсоолтээр нэгэн эмэгтэй машинаа байлгаж түүнлүү ойрдон ирэв. Эди тусламж гуйхыг оролцсон ч цонхнууд нь хар тэнтэй дуу чимээ нэвтэрдэггүй тул тэр зүгээр л тол болгон ашиглаад явж одов. Эдигийн хөл маш их цус алдаж байгаа ч Уильям өөрийгөө эмч гэж хэлээд түргэн тусламж дуудахаас татгалцлаа. Эди уцаа оролдоход шүлжээ байхгүй бөгөөд Уильям машины бүх тохиог саатуулж байгааг хэлв. Утлынхаа үдээсийг хөлөндөө боох нь цус алдалтыг зогсооход хангалтгүй. Бөгөөд Уильям муу үг хэлэх болгонд нь түүнийг шоолж байлаа. Эди ухаан алддаг. Түүнийг сэрэх үед шөнө болж бороо орж байлаа. Эдийн хөл гарыг нь эмчилж баасан байв.
Тэр зүнхэндээ ямар нэгэн зүйл байгаа эсэхийг шалгасан боловч усны сав болон зуушны ууд хоёулаа хоосон байв. Маргааш өглөө нь Уильям дахин уцаар ярьж амьдралынхаа түүхийг хуваалцахыг оролцсон ч Эдди гинт уцаалав. Уильям машиныхаа парыг хамгийн хүйтэн дээр нь асааж хөгжим чангалав. Эхэндээ Эдди энэ дууг зүгээр гэж хэлсэн ч энэ нь олон цагаар үргэлжилж тэр шүн түүнийг галзууруулжээ. Эдди Уильям руу залгахдаа суудлын бүрээсийг хүнжил болгон ашигласан гэдгээ хэлээд Эдди чин сэтгэлээсээ уйжлахгүйж дахин бүдүүлэг зүйл хийхгүй гэж амлав. Уильям юу ч хэлэлгүйгээр параа унтраасан ч түүнийг явуулахгүй хэвээр байлаа. Маргааш өглөө Эдди харахгүй ирэхэд усны савндаа шийж машиныг сүйтгэж эхлэхээ гарах арга олох гэж найдаж байсан ч юу ч болсонгүй. Уильям түүнийг шаалгаар уцтахад Эдди хэн нэгэн тагтан дээрээс зогсоол руу ширтэж байгааг анзаарав. Тэд ярилцаж эхлэв. Эддийг дүүцэхэд ахаад л цохиулав. Эдди хизээж энийг ч алж байгаагүй. Буун зөвхөн хамгаалахад зориулагдсан гэж тайлбарлав. Гэсэн хэдий ч Уильям түүнийг таадгүй бөгөөд цагдаа нарыг ямар ч хэрэггүй тэнгүүд гэмт хэрэгтнүүдийг барьж чаддгүй гэж бодгоо хэлж. Уильям би хавдартай амьдрахад ердөө 4 сар байгаа тул өөрчлөлт хийхийг хүсэж байгаагаа хуваалцжээ. Энэ хотод цагдаагийн систем нь ажиллахгүй байгаа нь тодорхой. Учираас шудраг ёсыг олох нь надаас хамаарна гэж хэлв. Тэр Эддийг өмнө гэмт хэрэгт холбогдож байсан мэдээллийг шалгахыг хүсэж байгаа тул Эддигээс регистрийн дугаарыг асууна. Хэрвээ энэ Эддигийн анхны гэмт хэрэг бол тэр илүү зөөлөн байх болно. Гэхдээ гэмт хэргийн түүхтэй бол Эддигийн хурууг тайрна гэж хэлв. Эдди түн регистрийн дугаараа өгөхөөс татгалзаж. Уильямийн багчууд бүх баялгаа цуглуулж байхад системийн тэдэнд ажил өгч чадахгүйгээс болж хүмүүс хулгай хийхээс өөр аргагүй хүрдэг гэдгийг онцолжээ. Өөрөөс нь Уильям түүнийг дахин цохиулж дуудлагыг дуусгаж машиныхаа парыг хамгийн халуун дээр нь асаач хөгжим чангалав. Арай болоход машин доторх температур нэмэгдэж Эдди тэсгийн аргагүй халууныг даван туулахын тулд хувцас тайлах шаардлагатай болжээ. Тэр грам цангасан Эддид маш амттай санагдана. Тэрч байтугай өөрийн шийсийг уухыг боддогч тэр үүнийг хийж чадахгүй. Уильям түүн рүү уцтаж регистрийн дугаараа хэл хариуд нь түүнд ус хэвийн температур санал болоход Эдди зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Уильям регистрийн дугаартай болмогц параа унтрааж хориглолынхаа шархыг хэмжлэхээр эрэхтэй урд талын суудалтаар ус нуусан гэдгээ хэлв. Эдди бүтэн усыг нэг доор уусны дараа унтах гэж оролцсон ч урмных нь халаас нь ямар нэгэн зүйл саад болж үзэл энэ бол түүний өмнө нь худалдаж авсан суглааны тасалбар бөгөөд бусад дуусаагүй нэг суглааны тасалбар байв. Бусад үзэл өөрт нь хэрэгтэй мөнгөө хоцноо мэдээд инээдээ барьж чадахгүй байлаа. Уильям юу болж байгааг мэдхийн тулд дахин уцтаж Эдди хоол гуйж үйлцэн хэргийнхаа төлөө чин сэтгэлээсээ уучлалт гуйж эргээд элдэг үг хэлв. Уильям бензиний тасалгааг онгойлгож 100 гаргажээ. Эдди тэр дайруу түүнийг шүүрэн авч хаагдахаас өмнө дотор нь унтраалга байгааг анзаарав. Уильямд дуудлага ирэхэд таблет тасардаг. Гэвч Эдди чанга яригч дээр түүний хоолойг сонсож яриан Уильямын болохыг анзаарав. Тэр ямар нэг тийшээ явах тухай ярьж байлаа. Эдди тагтан дээр дүрс хөдөлж байгааг анзаарсан нь түүнийг барьжуулсан хүн мөн гэсэн үг байлаа. Уильям тагтнаас ормогч Эдди дунд буруугаа дээш өргөхөд камерны өмнө ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь Уильям түүнийг харахаа байсан гэсэн үг. Дараа нь Эдди бэлгэний тасалгааг эвдэж доторх хэлгэнүүдийн зургийг авч чадна. Юутай ажиллаж байгаагаа шинжлэх боломжтой боллоо. Тэр гараа оруулаад унтраалга руу хөрхийг оролцсон боловч эцэст нь умсаа хугалж орхив. Түүнийг дахин оролдох үед Уильям буцаж ирсэн бөгөөд түүнийг харсан тул суудлал нь түүнийг тогоор зохиж эхлэв. Маргааш нь Эдди урд талын суудлал дээр амарч байгаа дүр үзүүлэн сууж хөлөө бэлгэний тасалгаанд оруулан
унтраалга авах гэж оролдов. Дахиад нэг өдөр өнгөрч би маш суларч шээсээ уухаас өөр аргагүй болсон. Тэр шөнө Эдигийн хөл эцэст нь унтраалга руу хурж машиныг асааж тэр даруй жолоочийн суудлал руу үсэрч хөдлөх боловч машин хэдхэн хормын дотор зогсдог. Уйлам дүүн рүү залгаж шоолж машин дахин хөдлөх боловч энэ удаад эзэн нь түүнийг асаас удирдах байв. Гудамжид машин явж байх үед Уйлам сонгодог хөгжим тавьж гэмт хэрэг Нью-Йоркийг эзлэн авснаас болж хүн бүр айдастай амьдарч байгааг түүнд ойлгуулахыг оролдож байлаа. Машин аюултай хурдтай явж эхлэхэд Леди сандарч эцэст нь хоёр гэмт итгээд нэг хүнийг зодож буй харангуй гудамжинд зогсдог. Уйлам машины гэрлийг асаагаад дуу дохоогоо хагнуулж буу барьснаа харуулахын тулд замцаад дээш өргөсөн дээрэмчний анхаарлыг татав. Уйлам инээж байхад машин хурдаа нэмэв. Дээрэмчин буудаж байхдаа айсандаа гүйж ихэлсэн ч сум нэвтэрдэггүй шилэн дээр юу ч хийсэнгүй. Гинт итгэдийн араас хөөж Уйлам машиныг хурдасгаж хаалга руу хүчтэй мөргөж дээрэмчнийг мөрөглөө. Дээрэмчин басхыг оролдоход машин залуу маш ихээр гэмтээж цус гойж түлхсээр байна. Эди олон удаа хашгирсны дараа Уйламыг зогсоохыг ятгаж машин буцаж хөдлөлөө. Гэсэн хэдий ч Уйлам түүнийг зүгээр л тоглож тэр залуугийн гавлын ясыг тайрахын тулд дахин хөдөлгөв. Өөрөөс нь Эди янз бүрийн муу үгсийг гашгаж эхлэхэд Уйлам дахин гудамжаар машинаа явуулж байхдаа чанга хөгжим тавилаа. Энэ нь маш хурдан явж байгаа бөгөөд ирж буй бусад тээврийн хэрэгсэлтэй маш ойрхон зурж байлаа. Тэр зогсоод руу орж нарийн замуудаар маш хурдан өсөж дээвэр дээр хурж Эдийг айлахын тулд илүү хурдан явдаг. Тэр машин унахад ойртож байгааг хараад ай сандарсан ч сүүлийн секунд зогсоход Эди толгоогоо цохиж ухаан алдлаа. Өглөө нь Эди сэрхэд машин хот дундуур явж байлаа. Уйлам гэрт нь очиж Сарад ашигын бус байгууллагад ажилладаг дүр эсгэж сургуульд нь хүртэл хүрсэн гэдгийг хэлв. Сургуулийн урд машин зогсоод Эди Сара гарч ирэхийг хараад айж сандрна. Тэр ганцаараа гэртээ хайрдаг. Машин түүнийг дагаад алга гэж байгаа юм шиг яг хажуугаар нь өнгөрнө. Сара түүний араас ирж буй машиныг дахин хараад скутер дээрээ илүү хурдан явахыг хичээж байхад Эди бүх элдэх үгсээр уучлалтгүй. Машиныг удирдах байгаа Уйлам хангалттай биш гэдгийг мэдэж байлаа. Үүнийг зогсоох гэж цөхрөнгөө барсан Эди буугаа шүүрэн авч өөрийгөө буудах гэж оролдсон боловч буунд нь сум байсангүй. Уйлам Сарагаас машиныг яг цагт нь болтоолж Эдигийн шархыг оёхдоо сум авсан гэдгийг хэлв. Өдрийн үлдсэн хугацаанд Эди чимээгүй байж Уйламын эсрэг уулга алцаар байна. Эди эцэст нь гинт уурлав. Тэр бүх камерыг суулж таблетаа хагалт нь өшөглөнө. Машин зогсохгүй тул Эди утсан дээр Сарагийн зургийг хараад сайн аав байгаагүй дээ уучлалт гуйсан чин сэтгэлийн мессеж бичжээ. Хансартай машин утасны шүлжээ хаасан хിവэр байгаа тул тэр үүнийг илгээх боломжгүй. Хэсэг хугацааны дараа машин өөр зогсоол дээр зогсоход Уйлам түүний цонхыг доошлуулна. Эди сандарч давталхыг оролцсон ч Уйлам Эдигийн эвгүй үнэрийг арилгахын тулд өртөө ус цацны дараа түүнд гав өгч бугуугаа боохыг түүнд хэлв. Эхлээд Эди татгалцсан ч Уйлам түүнийг дахин тогоор цохиулсны дараа тэр гавыг зөв. Уйлам суугаад харин судалцсан гүлдэв. Уйлам сумаа буунда хийснийхээ дараа Эдиг тамиг татахыг зөвшөөрч мөн түүнд амттан өгөв. Дараа нь тэр сонгодог хөгжмөө тавиад хөдлөв. Явж байх үеэр Эди Уйламын охины талаар байнга асуудаг. Эдиг машиныхаа самрыг мөргүүлэхийн тулд хэд хэдэн удаа торомслон мөргүүллээ. Уйлам охиныхоо тухай ярьж
машиныг нь хулгайлах гэж байсан хулгайч асныг хэлв. Тэд шодрог ёс гэж юу гэсэн үг болохыг маргаж эхлэх үед тэр бүр Эдигийн толгойн дээр бууга тавив. Энэ бүхэн тохиолдож байх хооронд Эди унтраалгыг салгаж машиныг унтраахын тулд хөлөөрөө оролдоно. Машин жолоодлого алдаж хадны ирэмгээс унснаар Эди хяналтын самбар дээр хамраа хугалж Уильям санамсрын бууга буудаж суманд араас нь онгоос өмнө хит хитэн цангаар ой төсөв. Хатан цохоо өрөө унсны дараа машин голын дэргэд зогсоход хоёулаа угаангүй байлаа. Өглөө нь утасны шүлжээ хаах систем ажилгүй болсон тул Эдигийн утас нь шүлжээ орж охинлогоо бичсэн мессеж илгээгддэг. Эди эхлээс ирж гаваа тайлах гэж тэмцэж эхлэв. Уильям сэрж Эди хоримтлагдсан уур хилэнтэйгээ тулдах үед тэрээр гавнаасаа салж Уильямыг цодож бууга буутахад бэлэн болгосон тэр үед түүний утас нь дугарч охин нь залхав. Уильям түүнд хариулах гэж хэлэхэд Эди уцаа авлаа. Таана аавынхаа явуулсан мессежийг авсан болохоор маш их санаа зовж байгаагаа хэлв. Эди охиндоо би сайн байгаа гэж хэлнэ. Дараа нь очиж авах амлав. Гэвч машины хөдөлгөөн шатаж эхэлнэ. Эди Уильямаас хаалгыг аваалахыг хүссэн ч Уильям хөгжилтэй байсан шүү гэж хэлээд нас баржээ. Дараа нь Эди Уильямын зүгийг шалгаж үзтэл цонхыг хагалахад хангалттай хүчтэй алх олжээ. Эди галын дүл машины бусад хэсэгт хүрэхээс өмнө машинаасаа бууж чадлаа. Тэрээр хоцсон суглааны тасалбараа аваад Уильямыг орхив. Түүнийг замд хүрэхэд нэг жолооч түүнийг цус алдаж байгааг хараад тэр даруй машиндаа суулгалаа. Хэсэг хугацааны дараа Эди машинаа авахар засварын газар очсон ч засварч нь дуусгаагүй байлаа. Эди охиноо авахар оройтож очихыг хүсээгүй тул оронд нь машинаа зархаа шийдэж сургууль руу ундаг дугуйтаа явлаа. Тэр охинтойгоо маш чангаар тэрвэлдэн уулздаг. Та үүнтэй төстэй олон видео үзхийг хүсвэл дардаг юмудаа дараад хонхоо идэвхжүүлээрэй. Үзэнд баярлалаа.